Дархуул аймгийн засаг даргын 2017-оос 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсны дагуу төрийн албан хаагчдыг чадваржуулах сургалтыг 11-р сарын 7-ны өдрөөс эхлэн үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм а. Энэ хүрээнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба аймгийн засаг даргын тамгын газраас хүсэл тавьсны дагуу өнөөдөр Монгол Улсын төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчдыг мэрэгшүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдрийн сургалтанд захиргааны ерөнхий хууль, төсөв санхүү, төрийн албан хаагчийн ёс суртахуун амаанлайлал, харилцаа, гүйцэтгэлийн удирдлага, ажлын байрны тодорхойлтыг хэрхэн тодорхойлох зэрэг сэдвийн дор явагдаж бугаараа онцлогтой. Өнөөдөр бүтэн өдрийн сургалтыг зохион байгуулна. Эхний ээлжинд нь засаг даргын тамгын газрын нийт албан хаагчид, за мөн дээрээс нь сумдын зарим албан хаагчдыг хамааруулсан юм сургалт байгаа гэж ойлгож байгаа. За дараагийн ээлжинд нь болохоор бид нутгийн өрөө удирдах ёсны байгууллагын чадварыг сайжруулах чиглэлээр иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид гэдэг юм уу хурлын ажлын албаны ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулах ийм зорилттой ажиллаж байна. За сургалтын маань зарим гол сэдвүүдээс нь дурдах юм бол төрийн албаны шинтгэлийн талаар хийж байгаа тэр дундаа төр засгаас, засгийн газраас, улсын их хурлаас төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж байгаа ажилтай холбоотой чиглэлээр бас онолтой, дадлага дуршлагтай ийм зөвлүүдийг энэ олон нийтэд бас ярьж таниулж, сурталчилж ингэж ажиллах зорилготой байгаа. За дараагийн нэг асуудал нь болохоор төрийн албаны стандарт энэ харилцаа гэж юу гэдгийг бэ гэдэг чиглэлээр нэг ийм сэдвийг сонгосон байгаа. За энд төрийн албанд анх орох энэ үе шатаас ахуулаад төрийн албанд ороод ажиллаж байгаа, тангараа өргөж байгаа байдал, ажлынхаа гүйцэтгэлийг дүгнүүлж байгаа байдал, за ажил албандаа эзэн болж ажиллаж чадж байгаа байдлын талаар ярилцсан. За гурав дахь сэдв маань бол төрийн албан хаагчдын ёс зүйн асуудлаар ярина. Тэгэхээр ёс зүйн асуудал гэдэг бол маш нарийн, нандин ийм асуудал. Бариад авчих ийм боломж байхгүй, яг гар дээрээ барьждаг зүйл байхгүй. Яагаад вэ гэхээр энэ хүмүүс хоорондын харилцаанаас үүдэлтэй байдаг учраас энэ бол нэлээд чухал сэдв. Ер нь ч төрийн байгууллагуудаар тэр дундаа хөдөө орон нутгаар бол ёс зүйн зөрчил их гарч байна, ёс зүйс их болохгүй нэ гэдэг асуудал их яригддаг. Тийм учраас энэ сэдвийг бид сонгож авсан байгаа. За 3 дугаарт нь болохоор бид нар төрийн албан дахь гүйцэтгэлийн удирдлага гэдэг сэдвээр ярина. Өөрөөр хэлэх юм бол ажлын гүйцэтгэлийг гүйцэтгэлээр нь удирдах ийм ажиллах зарчим тулгуурлаад бас бага хугацаанд Монгол улс тэр дундаа төрийн алба бол ажиллаж байна. Тэгэхээр гүйцэтгэлийн удирдлагатай холбоотойгоор бид юу ярих вэ гэхээр төрийн албан хаагчдад тэр дундаа төрийн жинхэнэ албан хаагч нарт гол төлөв байдаг. Үр дүнгийн гэрээ байгуулж ажиллах. Энэ арга зүй хэрхэн дүгнэдгийг, хэрхэн байгуулдгийг, яаж тэрний оролцоог хангаж ажилдгийг гэдэг чиглэлээр ажиллана. За дараа нь болохоор зэрэг ажлын байрны тодорхойлтыг хэрхэн боловсруулах вэ гэдэг ийм арга зүйн чиглэлээр бас сургалтын сэдвтэй ирсэн байгаа. 90 оноос өмнө бол нэг хэсэгтээ ярьдаг байсан ажил үүргийн хуваар гэж. За орчин цагийн хэллэгээр бол ажлын байрны тодорхойлт буюу тухайн албан хаагчийг өөрийнх нь хийж чадах ажил дээр нь ингэж сонгож томилж ажилуулах. Ингэж ажилуулахын тулд ажлын байрны тодорхойлтын шаардлагыг бол гол үндэслэл болгодог. Энэ чиглэлээр ярих ийм төлөвлөгөөтэй байгаа. Манай аймгийн хувьд төрийн албан хаагчдад чиглэсэн сургалтуудыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион явуулснаар төрийн албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажил байгууллага бүрт чигдэрч сайжрах төдийгүй төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллах, мэргэшсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэх нөхцөл бүрдэнэ гэдгийг аймгийн удирдлагууд онцолж байлаа. За өнөөдөр Дархамууд аймгийн хэмжээнд төрийн албан шиг мэрэгшүүлж чадваржуулах хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энийг дархамчууд бүгд мэдэж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд нэгт 80 орчим цагийн сургалт явагдаж байгаа. За үүний зорилго нь бол саяхан орон нутгийн сонгуулиар иргэдийн төлөөлөгчдийн хурал шинжилгэсэн зохион байгуулагдаж, аймгийн засаг дарга түүний тамгын газар бас өөрчлөгдсөн шинжилгэсэн зохион байгуулагдсан. Үүнтэй холбогдуулаад иргэдийн төлөөлөгчд маань төлөөлөгч 139 хүн байдаг аймаг сумын энэ 80 орчим хувийн шинэ төлөөлөгч нар байгаа. Мөн засгийн газрын тогтоолоор бас зарим нэгэн хэлсэн албадууд нэгдэж нийлж, зарим нь салж бүтц зохион байгуулалт өөрчлөгдснөөс өмнө удирдах албаны шалгууд жаахан өөрчлөгдсөн. Үүнээс хамаарат мэргэжтэнгүүдийн өрөөнд бас өөрчлөгдсөн шинэ хүмүүс орж ирсэн. Үүнтэй холбогдуулаад бид нар бас энэ сургалтыг зохион байгуулж байгаа. Тэгэхээр бид нар ер нь бол өнөөдөр төрийн албаны төв зөвлөлийг өнөөдөр урьж авчирч бодчихсон гişүн шинэ албаны дарга гэдэг нэлээд өндөр бүрэлдэхүүнтэй ярьж бидэрт сургалт зохион байгуулж байна. Ерөнхийдөө энэ сургалтын ямар зорилготой юм гэхээр бид нар мэргэжлийн хуулиудаа бол манай мэргэжлийн хүмүүс сайн мэддэг. Өөрөөр хэлбэл багш хүн бол боловсролын тухай хуулиа, эмч хүн бол эрүүл мэндийн тухай хуулиа, даатгалын байгууллагын даатгалын тухай хуулиа бол маш сайн мэддэг. Төтмийн ажилтаа. Тэгвэл өөрийнх нь үйл ажиллагаа бол төрийн албаны хаагч, төрийн үйлчлэгээний албан хаагч, иргэдэд үйлчлэгээ үзүүлж явах хэрэгтэй.
Тийм учраас энэ хүмүүс маань төрийн албаны тухай хууль гэж өөрт нь нэрэгдэж зүүн чухал хууль бий. Мөн одоо саяхан гарсан захиргааны ерөнхий хууль гэж байна. 11 онд батлагдсан засгийн газрын тогтоолоор батлагдсан төрийн албаны ёс зүйн дүрм түүнийг дагаж мэдэх журам гэж бас байдаг юм аа. Энэ гурван зүйл бол тухайн албан хаагчийн өдөр тутам өөрийнхөө үйл ажиллагаанд мөн иргэдтэй харьцах харьцаанд орохдоо энэ хууль хэрэгжих ёстой. Тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор өнөөдөр төрийн албаны төв зөвлөлөөс өнөөдөр хүмүүс авсарч байна. Энэ сарын 7-ны өдрөөс эхэлсэн сургалтанд аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид болон 100 гаруй байгууллагын давхарцсан тоогоор 1300 гаруй төрийн албан хаагч хамрагдсан байна. Энэхүү сургалтыг явуулснаар төрийн албан хаагчдын чадвар дээшилж, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжрах юм а. Цаашид төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлж, чадваржуулж, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх сургалтыг богино хугацааны зорилтод сургалт, ажлын байран дээрх сургалт зэрэг хоёр хэлбэрээр улсын хэмжээнд тогтмол зохион байгуулах бодлогыг баримталж байгаа юм.